монголчуудын цахим хэрэглээ мөн цахим орчинд бичиг үсэг тайлбарлагдсан байдлыг мэдхийн тулд бидний зөвхөн монголчуудын хэдэн өвн интернетэд толбогдсон бэ? Хэдэн өвн ухаалаг гар утстай вэ? Магадгүй цаашлаад хэдэн өвн зурагттай, телевиз дээр, радиотай вэ гэдэг мэдээлэл харагддаг байсан бол сүүлд 2022 онд эдгээр байгууллагуудын иргэдийн цахим орчинд хийж байгаа үйлдэлүүд дээр төврийн аргаар хийсэн судалгаагаар иргэдийн хэдэн өвн цахим орчны ур чадвар шаардсан үйлдэлүүдийг хийж байгаа вэ гэдэг тоонууд гарчээ. Сүүлийн 3 сард 15-аас дээш насны иргэдийн 52.6% нь интернет дэх мэдээллийн ур чадвар, харин 84.1% нь харилцаа холбооны ур чадвартай холбоотой үйлдэл хийсэн байна. Энийг жоохон ойлгомжтойгоор хэлэх юм бол Манусийн 50-аас дээш хувь нь интернет дэх мэдээллийг ганц 2 товч илүү дараад ганц 2 их сурвалж хайгаад мэдээлэлээ олцгож чаддаг. Харин 80-аас дээш хувь нь бол интернетээр харилцаа холбоогоо шийдэж чаддаг буюу нөгөө кол мол ячдаг л гэсэн. Харин програм ашиглалтын ур чадвартай холбоотой үйлдэл хийсэн иргэдийн 37.4% нь документ буюу Word Enter гэдэг програмуудыг, харин 22.7% нь Sheet, Excel гэх мэтчлэн мэдээлэлээр задлан шинжилгээ хийх програмуудыг, 19% нь болохоор зураг, видео, аудио файлуудыг засварлах буюу Photoshop гэх мэтчлэн програмуудыг ашигласан байна. Бүр энгийнээр хэлэх юм бол Manus-ийн 3 код бичээд, 11 нь PPT хийгээд, 19 нь харин нэг Photoshop Canva-га ашиглаад, 22 нь Excel дээр ажиллаж, 36 нь Word дээр юм шивчихдэг л гэсэн үг. Хэрвээ би цахим үндэстэн болох гэдэг зорилго руу баг багаар ойрцохыг үнэхээр оролдож байгаа бол иргэдийн цахим орчинд бичиг үсэг тайлбарлагдсан байдал цахим орчинд ашиглаж байгаа ур чадваруудыг хэрэглээ тэдгээрийн түвшинг сайжруулах гэдэг зүйл маш чухал. Харин та хэр цахимцсан бэ? Тэгвэл яг энэ асуултын хариултыг олж мэдгэд чинь туслах International Computer Driving License буюу ICD шалгалтыг өгöd үзээрэй. Дэлхийн 100 гаруй улсад хүлээмжшөөрөгдсөн компьютерийн ур чадварыг гэрчлэгээ олгох шалгалтыг IT Park авдаг бөгөөд өөрийгөө мэдэж аваад бас олон улсын хэмжээнд баталгаажуулах боломж бий гэсэн үг. Төвшин бүрд гэрчлэгээ олгодог даваа талтай учраас компьютерийн хэрэглээний ур чадвараа тодорхойлохыг хүссэн хүн бүрт нээлттэй. Хэрвээ та бүртгүүлэхийг хүсэх юм бол bio дээрх альсвал description хэсэг дээрх линкээр дамжуулан бүртгүүлээрэй. Мөн дээрэс нь IT Park-ын сошиал медиа сувгуудаас мэдээлэл авах боломжтой. Норог Space-ла. Ингээд та хэр цахимцсан бэ?